За өнөөдөр бидний амьдралд одоо үүсээд байгаа нөхцөл байдлын тухай өөрөөр хэлэх юм бол одоо бодит хулгай гэдэг юм те. Энийг одоо маш ойлгоход маш амархан гэж зүгээр харагдана гэж. Тэгээд бид бүхэн Эрдэнэтийн ордыг бол одоо үнэхээр одоо гайхалтай Монгол улсын одоо төсвийг одоо олон жил авч явсан гэдгийг одоо мэдж байгаа. Гэхдээ энэ орд бол 8 сая одоо тонн дэсийн орд. Дэстэй гэдэг. Гэтэл оюу толгой орд гэдэг. Оюу толгой орд бол одоо 36 сая тонн зэс гэдэг. Дэлхийд зэсийн одоо нөөцөөр дэлхийд 3-т ордог гэж. Ийм том гэж байна. Бүр стратегийн тэ олон улсын ийм төвшний ийм зүйл гэдэг. Дэлхийд 3-т ордог ийм ордоо гэдэг. Тэгээ мэдээж алтны нөөц бол маш ихтэй. Мөнгөний бас орд маш одоо нөөц маш ихтэй. За молибдын гэхэд л одоо 205 мянган тонн одоо ийм нөөцтэй ийм том орд гэдэг. Энэ бол бүр дэлхийн хэмжээний маш том орд. Тэгээ өнөөдөр ингээ нөхцөл байдлыг харж байна л да тий. Одоо Баяр цогт гэдэг хүн бол одоо 10 хэдэн жилийн өмнө бол одоо гайхамшигтай зүйл яриад л 20 мянган ховсгч яриад одоо маш гоё юм яриад ингэж ялла. Нөгөө цөөхөн идэхэн монголчуудыг бол одоо гараа ингэж ирээл ярьдаг байсан. Тэг мэдээж тарих угаалт гэдэг шин. Одоо бидний бодит байдал юу болсон бэ гэж. Тэ нөгөө эмч нарын цалин нэмэх, багш нарын цалин нэмэх, тийм ээ. Нөгөө тэтгэврийн одоо өндөр насныхаа тэтгэврийг нэмэх энэ боломжууд тэгээ улс орны бүтээн байгуулалт одоо энэ бүх зүйлүүд гэдэг. Энэ зүйл одоо ингээ байхгүй гэж байна. Бодит байдлаар 10 хэдэн жилийн дараа ингээ байж. Харин бидэнд юу үлдсэн бэ гэвэл өдөр бүр 15 тэрбум төгрөгийг одоо ингээд иргэдийнхэн татвараар бид нар ингээ өдөр болгон одоо төлж байна. Оюу толгой. Оюу толгойг ингээ барьцаан тавиад ингээ явчихсан. За ийм одоо гэрээ. Тэгээ одоо тэр мэрэгжлийн одоо улсуудын хэлж байгаагаар бол одоо энэ оюу толгой баялагын 60% нь уцсан байна гэж ярьж байгаа. Гэтэл одоо 35% хүртэл ингээд монголчууд ашиг авахгүй ингээд өөр төлөөд явах юм байна. Өдөрт 15 тэрбум төлөө явах юм байна. За 35 онд одоо монголчууд ашиг авна гэж. Гэхдээ тэгвэл энэ 12-3 жилийн хугацаанд 60% нь ухчихж байгаа юм чинь одоо энэ 7-8 жилийн дотор гэхэд чинь энэ үлдсэн 40% нь ухаа дуусна гэдэг чинь. Тэгээ энэ одоо маш ойлгомжтой зүйл гэж санагдахгүй байна тий. Тэгээ өнөөдөр хардаа Баяр цогт гэдэг хүн өнөөдөр ийм гэрээ хийчгээд ийм ойлгомжтой бүр цаг хугацаа нотлон харуулж байгаа байхгүй. Одоо ямар ч зүйл нотлох баримт хэрэгтэй гэдэг. Гэхдээ энэ цаг хугацаа чинь Монголын нийт ард түмний татвараар өдөр бүр 15 тэрбум төгрөгийг өрөнд өгч байгаа энэ явдал бол энэ чинь нотлох баримт гэдэг шүү дээ. Энэ чинь нийт ард иргэдийн боломж ард иргэдийн энэ хавдрынхаа эдгисээр шавхаж байж төлж байгаа мөнгө гэдэг шүү дээ. Ийм зүйлийг гэтэл өнөөдөр ардчилсан нам энэ Баяр цогт гэдэг хүнийг одоо том даргаараа тавьчихсан. Өөрөөр хэлэх юм бол нөгөө ардчилсан шудрагын бас тэгш байдал тийм ээ. Нөгөө ардчлалын үнэт зүйлсийг хадгалж яадаг нөгөө ардчилсан нам. Хулгайчдаар нөгөө загалмайлсан эцэг болгож тавьж шít одоо үндсэндээ. Гэхдээ энийг одоо юу гэж харах юм бэ? Тэ. Энэ бол өөрөөр хэлэх юм бол юу гэж хэлхий одоо үнэхээр мэдэхгүй шít. Үнэхээр заваан гэдэг шít. Энэ тэ. Одоо тэгээд энэ ардчилсан намд бол үнэхээр шудраг хүмүүс байдаг л байх. Тэ. Шудраг хүмүүс тэ энэ нам доторх энэ идэ бэрийг шахаж зэвэрлэхгүй та нар ч гэсэн муу адилхан ийм заваан амтан болно гэдэг шít. Ямар өмнө чин ардчлал байдгийг тийм үстэй. Тэгээ хулгайчилтаа хуйлдсан, тэднийг өмгөөлсөн, хамгаалсан өвдгөө амьтад болж хувирна гэдэг шүү дээ. Тэ. 98 оны сонгуульд бүр гордтолтгүй гэж шүү дээ. Гордтолтгүй гэж шүү дээ. Тэ. Энэ Баяр цогт гэдэг шүү дээ. Энэ Баяр цогтоо та нар зайлуулж хариуцлага тооцохгүй 28 онд ардсан нам мэдээж миний хувьд бол сөрөг хүчин гэдэг шүү дээ. Бүх бузар улааг чинь дэлгэнэ гэж байна шүү дээ. Ерөөсөө өөр сонголт байхгүй гэж. Ийм байна.
хулгайчуудаасаа салъяа л гэдэг шүү дээ. Тэгээд хулгайчуудаа дандаа ингээд толгойдороо тагч идэг. Ийм одоо нам, ийм ард түмэн, ийм сонголт, ийм тэгш байдал, ийм ардсан шудраг ёс гэж байдгийн юм. Ардсан намынхан бодох хэрэгтэй. Тэ. Маш олон шудраг хүмүүс байдаг гэдэг би итгэж байгаа. Ихтэй гэж байна тий. Шудраг бус явдалтай гар барилцаад хөл нийлүүлэн алхах юм бол та бүхэн ч гэсэн мөн адилхан заваа амтд болно л гэж одоо хэлэх гээд байна.